За институтын шинтгэл гэдгийн хүрээнд бол юу хийх вэ гэхээр түрүүн ярьсан шүүхийн хараат бус байдлыг шүүх эрх мэдлийн суур хараат бус байдлыг бид нэр хангаж өгөх ёстой. Энийг үндсэн хуулийн төвшөнд хангаж өгөх ёстой, шүүхийн эрх зүйн төвшөнд бүгдийг хангаж өгөх ёстой. Хоёрдугаар нь шүүхийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх баталгаагийн чимийг бид нэр одоо хангаж өгөх ёстой. Бид нэр шүүхийн эрх зүйн байдлыг олон удаа дордуулж ийсэн. Төсвийг нь бол мөнгө хөрөхгүй гэдгээр банк ингэж доош нь дарж шүүхийг бол одоо өөрөөр хэлбэл санхүүгийн хомсдлоор дэдгэрийг борцолж чадвархийг сулруулж ийсэн гэж хэлж болно. Энэ санаатай юу санаагүй юу гэдгийг бас тодруулж юм гарч ирнэ. За нөгөө талаас бол хүний нөөцийн хувьд бол дээд шүүхийн гишүүдийн тоог бууруулаад мөн одоо эрх зүйн байдлыг дордуулж ирсэн. Ийм олон байдлыг дордуулж ирсэн. Тэгэхээр одоо цаашдаа дордуулахгүй баталгаа байхгүй учраас энэ баталгааг үндсэн хуулиар хийж өгөх ёстой. Дэлхийн улс орнууд энийг хийж өгдөг. За дараа нь бол бид нар улс төрийн болон бусад нөлөөнөөс хамгаалах гэдэг асуудал бол үндсэн хуулийн 49(2) дээр байдаг байхгүй. Бүх ийм албан тушаалтнууд нөлөөлж болохгүй гэдэг. Юуг нөлөө гэж үзэх юм? Юуг оролцоо гэж үзэх юм? Яаж энийг илрүүлэх юм? Ингэсэн хүнд ямар арга хэмжээ авах юм гэдэг асуудал бол Монголын шүүх эрх мэдлийн тухай хууль тогтоомж ерөөсөө байхгүй. Сая чимэд өгшийн хэлтгэл орж ийн энд бол хариуцлагатай болгоё, эрүүгийн хариуцлага ногдуулдаг болгоё гэж. Тэгэхээр энэ лозунг бид нар бол ажил хэрэг болох ёстой. За шүүхийн эдийн засгийн баталгаа түрүүн ярьсан энэ бол тодорхой хувьд 1.5 ч гэдэг юм 2% төрөх ёстой. За гуравт нь бол энэ шүүхийн бие даасан захиргааг байгуулж шүүх дотор хараат бус байдлыг хангах ёстой. Сая бол би чимэд өгшийн юунтай бол нэг шүүхийн энэ одоо бие даасан захиргаа шүүхийн ерөнхий зөвлөлийг бие даасан болгоод энэ бол Judicial Council гэж дэлхийн 2 дугаар дайны дараагаар бол зүүн Европын орнуудад гарч ирсэн их том үзэгдэл болцсон шүү дээ. Харин бид нэр тэр үзэгдлийн хэмжээний асуудлыг бол бид тавих ёстой. Зөвхөн хангалт хариуцсан ажуухан байгууллага болгоно гэдэгтээ бол миний хувьд бол санал нийлэхгүй байна. Энэ тэгж болохгүй байгаа гэж ингэж бодож байна. За шүүгчдийн хариуцлага шүүн төслөх үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх. За энэ талаар бол дэлхийд гаргасан стандартууд байна. Бид нэр тэрийг бол эцэвс хийх хэрэгтэй, зөв национализац хийх хэрэгтэй гэж бодож байна. За дараа нь бол энэ шүүгчийн албаны болон хувийн хараат бус байдлын баталгааг дээшлүүлэх. Монгол улсын үндсэн хууль болон шүүхийн тухай хуулинд энэ асуудлууд байдаг. Гэхдээ хамгийн хэцүү асуудал нь хувийн хараат бус байдал гэж. Энэ хүн үнэхээр тэр шүүгч тохирох прерогативны даанаас тэр хүнд байна уу гэдэг бидний ерөөс шалгаж чаддаг байхгүй юу? Зөвхөн одоо фэйсбүүклүүдэд авчихдаг. Тэгвэл энэ хувийн хараат бус байдал гэдэг чинь тэр фондоор зогсож идэг. Тэр зүйлийг бид нэр одоо бүрдүүлэх ёстой гэж бодож байгаа. За шүүгчдийн байгууллагын эрх үүргийг өргөдөх эрх зүйн үндэслэг шинээр бий болгох гэж. За одоо бол манай шүүхийн тухай хуулиар бол шүүгчдийн зөвлөл гэдэг байгууллага дарга шүүгчдийн байгууллага байдаг байхгүй юу? Нэг 60 шүүгчдийн байгууллагад албан тушаалаар орчдөг. Энэ бол шүүгчдийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэх биш, удирдлагадаа үйлчилдэг юм байгууллага болгоцсон. Энийг бол сая Чимд өгшийн төсөл дотор бол гарч ийн лээ. Энэтэй бол би санал нэг байна. Энийг бид нар бол Орос бол тусгай хуультай. Энийг тусгай хуулиар бол маш их өндөр статустай болгоод шүүхийнхээ үйл ажиллагаанд хяналт тавьдаг ийм байгууллагууд зөвлөх ёстой юм аа. За шүүгчдийн томилгоог шударга хариуцлагатай болгох тухай асуудал бол энэ зайлшгүй яригдана. Энэтэй бол сая Чимд өгшийн тавьсан юмд бол би санал нэг байна. Түрүүчийн ерөнхийлөгчдийн үед бол зарим нэгэн хүнийг орохтон зүгээр нэг хойноос нэг хүн захиа бичгээр энийг томилохгүй гिचдэг байсан байхгүй. Хувийн сэтлэр. Тэгвэл одоо бол яах вэ гэхээр ерөнхийлөгчийн одоо бүрийн эрхт бол ийм нөхцөлд бол энэ хүнийг томилохгүй гэдэг шийдвэрийг ерөнхийлөгч гаргаж өгнө гэж тийм хайцгалж өгөхгүй бол улс төрийн субъектив санаа бодол бол орохыг үгүйсэхгүй гэдэгтээ бол санал нэг байна. За хэрэгжүүлэх арга зам гэдэг дээр бол би 2006 онд анх удаа ихэр 3 хууль төрөх ёстой гэж өдрийн санд бичээсэн. Тэр хууль бол одоо сая Чимэд өгшийн хөтөлбөрт бол орсон байна. Энэ 3 явах байхаа. Энэ 3 хуулийг гаргахгүйгээр бид нэр бол цаашдаа ямар ч алхам хийх бололцоо байхгүй. Шүүхийн зохион байгуулалтын тухай хууль, ерөнхий зөвлөлийн тухай хууль, шүүгчийн статусын тухай хууль. За энэ бол ингээд санал нэг байна. Энэ зүйтэй арга хэмжээ байна гэж бодож байна. За шүүх хуулийн байгууллагын тогтолцооны шинтгэлийн хувьд бол би жаахан өөр бодолтой байна. За энэ дээр бол жаахан томоохон өөрчлөлт хийхгүй бол манайх шиг мөрдөн шүүдэг тогтолцоотой улс оронд шүүгчийн ширээн дээр байгаа хавц зэргийг бүрдүүлж байгаа мөрдөн байсах байгууллага, прокурорын байгууллагын одоо шинтгэл хийхгүйгээр тэр шүүгчийг муу шийдчэнж гэдэг юм уу тэн шинтгэл хийх тухай мөрөөдөж ерөөсө болохгүй болчиход байна. За тийм учраас би бол яаж яах вэ гэхээр одоогийн прокурорын хэрэгжүүлж байгаа
хэрэг бүрдэх мөрдөн байсаас үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа тэр чиг үүргийг шүүхлүү шилжүүлье гэдэг саналыг би дэвшүүлжээ. Энэ бол судалгаагаар гарч ирсэн олон улсын жишгэн тэр. Өөрөөр хэлбэл прокурорыг хоёр голын эрэг дээр зогсоохоо болж нэг талд нь зогсооё гэдэг үүднээс. За тэгэхээр прокурорын тэр хүний эрхийн юунд хяналт тавьдаг зүйлийг шүүх шилжүүлээд прокурорын байгууллагын чиг үүргийг өөрчлөөд эрүүгийн хэргийг шалгах ажиллагааг эрхэлдэг, мөрдөх үйл ажиллагааг удирдах зөвхөн ялладаг байгууллага болгоё. Олон улсын жишг нь энэ шүү дээ. За цагдаагийн байгууллага бол зөвхөн хэв журмыг сахиулдаг, гэмт хэргийг мөрддөг чиг үүрэгтэй бай. Прокурорын удирдлагын дор. Өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллага мөрдөн байсагч бол нотлох баримт үнэлж хууль хэрэглэхгүй. Зөвхөн прокурорын удирдлагын дор бол мөрдөх үйл ажиллагаа яваад нотлох баримт цуглуулдаг хүн болно. А үүний зэрэгцээгээр өмгөөлөгч бол бас яах ёстой. Бас нотлох баримтыг цуглуулдаг болох ёстой. Ижилхэн байх ёстой. За ингэх юм бол одоо бас энэ хүрээнд бол нэг томоохон шинтгэл. Энийг хийж чадах юм бол бид нэр энэ бол нэг шинтгэл бол энд ингэж явагдана. За дараа нь бол энэ шүүхийн шатварын бие даасан байдал хариуцлага чадварыг бэлжүүлэх, захиргааны шүүхийн тогтолцоог бүрдүүлэх гэж. За энэтэй бол чимэл өгш бол энэ дээр нэлээд дэлгэрэнгүй ярьсан би ярихаа болж энийг бол гүйцээх ёстой. Харин шүүхийн шатварын бие даасан байдал хариуцлах чадварыг бэхжүүлэх асуудал бол Монголд бол заавал хийх ёстой асуудал. Фактын маргаан давж заалдах шатаар дуусчих ёстой. Гэтэл одоо бол хяналтын шидэнд бол ерөөсөө фактын маргааныг авч хилцээр байж байгаа байхгүй юу? Илэрхий хуульж өрчөөд иргэний процессын тухай хуулийн 178-2-т бол улсын дээд шүүх буюу хяналтын шатны шүүх бол ийм л хэрэгүүдийг хянана гэж байгаа шүү дээ. Хууль буруу хэрэгжүүлсэн, буруу тайлбарласан, процесс зөрчсөн. Гэтэл бол бараг одоо өргөдөл гаргасан болгоны ханаас ууж байгаа. Тэгэхээр энд бол бас одоо дээд шүүхийн ачааллыг нэмэхээс гадна тэгээд тэндээс хэрэг буцдаг 180 эргэдэг бүх юмнууд бол тэнд байгаа. Тийм учраас бол шүүхийн шатварын бие даасан хараат ус байдлыг хангах явдал бол нэн чухал байгаа. За дараа нь энэ эвийн шүүх гэж яриад энэ мировой судья гэж ярьдаг энийг байгуулах хэрэгтэй гэдэгтээ би санал нэг байна. Харин том хэрэгүүдийг сая чимэд өгшийн хөтөлбөрт ингэлээ шүү дээ. Улсын дээд шүүхт бол том хэрэгүүдийг шийдвүүлье. Бүс нутгийн том хэрэгүүдийг давж заалдах шатны шүүхт шийдвүүлье гэж би энийг бол ерөөсөө зөвшөөрмөөргүй байна. 20 жилийн туршид бол нэг энэ 3 шаттай болгоод хянуулдаг юмд хөрсөн явдал бол энэ Монголын 20 жилийн шүүхийн шинтгэлийн том ололт. Олон улсын гэрээгээр хүлээсэн Монгол улсын нэг том чухал үүрэг байгаа. Харин ийм аргаар биш. Харин том хэрэгүүдийг доор шийдэх асуудал хэцүү байгаад байх юм бол бид нэр тангарахтны шүүх байгуулъя л дээ. Оросын холбооны улсад тангарахтны шүүх байгуулчихсан үр дүнтэй болж байна. Манад ирж байгаа олон улсын одоо шинжээчид, зөвлөхүүд, профессорууд бидэнд ямар рекомендашн өгч яах вэ? Та нар том хэрэгүүд дээрээ тангарахтны шүүх байгуулахгүй бол энэ ганц хоёрхан ийм нөхцөлтэй болсон шүүгчээр та нар энийг шийдэж чадахгүй гэдэг дээр бол итгэлтэй бидэнд хэлдэг байхгүй. Тэгвэл энийг бид нар судалж үзье л дээ. За хамгийн сүүлд бол иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийг бид нэр шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газраас салгаад шүүхийн бүтцэд нь оруулахгүй бол ерөөсөө энэ хүндэрсэн асуудал энд байна. Шүүх мянган сайхан одоо мэргийн шийдвэр гаргаад яах хэрэгжихгүй юм болов? Тийм шүү. Тийм учраас иргэний хэргийн одоо шийдвэр гүйцэтгэлийг гүйцэтгэх мэдлээс гаргаж шүүхийн бүтцэд нь оруулах шаардлага бол байна. За дараа нь энэ хэрэгжүүлэх арга зам энэ болж энэ баахан хуулиудыг нэрлэхээ. За хүний нөөцийн шинтгэлээ бид нар яаж хийх вэ гэхээр би одоо энэ дээр ийм санал дэвшүүлж байна. Одоогийн байгаа 400 хэдэн шүүгчдийг хэнийг авч үлдэхгүй хэнийг явуулах уу гэдэг асуудал шүү дээ. За би бол одоо жаахан өөртөө халтаал юм ярьж байгаа шиг байна. Гэхдээ энийг яаж хийх үү гэдэг асуудал бол энэ шийдвэр гаргах чинь айгүй хэцүү асуудал байхгүй юу? Хэнийг үлдээх үү хэнийг авах уу? Цөөхөн монголчууд бүгдээр биеийг таньдаг. Монголд бол нууц юм гэж байхгүй, шударга юм гэж байхгүй болчихдог. Тэгэхээр би бол мониторинг хий гэж бодчихъя. 400 хэдэн шүүгчдийнхаа сүүлийн 20 жилд хийсэн ажлыг нь гадаадын зөвлөх үрж яагаад хараат бус шалгуур тогтоож байгаад бүх шүүгчдийн үйл ажиллагаанд мониторинг хийгээд үзье. Тэгээ мониторинг хийгээд гараад ирэхээр сайн нь үлддэг, мууг нь одоо яах вэ? Тэгтэл салахад өөр арга алга. Ийм арга байвал яасан бэ гэж би зүгээр санал хийж. Энэ бол зүгээр судлаач хүний миний санал да. Энэ бол шийдвэр гаргах улс төрчдийн одоо ах уг үе гэдэг бол өөр асуудал.